Шийдвэр гаргах төвчний оролцооноос ээлтэй орчин бүрдүүлэх 2025 гэсэн аймгийн засаг даргын захирамжаар батлагдсан уг харга хэмжээнд Мөрөн сумын засаг даргын тамгын газрын хамт олон ажлыг санаачлан идэвхтэй оролцлоо. Ойлгох юм бол Мөрөн сумын засаг даргын тамгын газраар үйлчлүүлж байгаа хүслийн бэрхшээлтэй иргэдэд гадны орчны тогтчлтын чиглэлээр автомашины зогсоолыг шийдвэрлэж өгсөн. За ингээд Мөрөн сумын засаг даргын тамгын газар руу ороод ирэхийн хамтаар бол хүслийн бэрхшээлтэй зориулсан хөтөч замыг бага хөгжлийн төв дээр болон тамгын газар дээр байршуулж ингэж шийдлээ. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн жирэмсэн эхчүүд өндөр насны хүмүүс одоо засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдээр үйлчилгээ авахд зориулж нэг давхартаа тусгай өрөө тогтч болон бэлтлээ. За мөн одоо пэйж хуудасаараа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулаад сонсох хэлбэрээр одоо засаг даргын тамгын газар аймаг орон нутаг улс орны хэмжээнд зохион байгуулж өгөх ажиллагааг сурчлах ийм одоо бичлэг хэлбэрээр одоо бас бэлтгэн ингэж ажиллаж байна. За мөн одоо засаг даргын тамгын газрын нийт хамт олныг 100% одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд сургалтанд хамруулж ингэж ажиллаа. За мөн одоо манай баг зохион байгуулагч нар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ маш их одоо ойр дотн тулж ажилладаг учраас тэдгээр одоо ажилтнуудыг дохионы хэлний сургалтанд 100% хамруулж одоо чадварчлууллаа. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо дэмжих чиглэлээр 12.2 сая төгрөгийг одоо дэмжих, урамшуулах, шагнах хөгжил оролцоог дэмжих чиглэлээр ингэж ажиллаж байна. Мөн одоо орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн хөрөнгө оруулалтаар тодорхой ажлуудыг хийсэн ийм одоо чухал хэрэгцээтэй арга хэмжээ боллоо. Ингээд нийт одоо шийдвэр гаргах төвчний удирдлагуудаа, шийдвэр гаргах төвчний албан тушаалтнуудаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн ээлтэй орчин бүрдүүлэх ийм их ажлыг одоо хамтран хэрэгжүүлсэн явдал талархлаа илэрхийлье. Мөн Өсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн хамт олондоо энэхүү ажлыг чанартай зохион байгуулсанд бас Мөрөн сумын засаг даргын тамгын газар засаг даргын нэрээр бас баярлал талархаж байгаа илэрхийлье.